PQS шалгалтад нэвтгэхийн тулд төхөөрөмж дээрээ QR код уншигч программыг нээж хянагчдаас тараасан нууц үгийн карт дээрх кодыг уншуулна. Кодыг уншуулсны дараа дэлгэцийн дээд хэсэгт PQS Global Domain бүхий холбоос гарч ирнэ. Тэр холбоос дээр дарж шалгалтын нэвтрэх хуудсанд орно. Энэ дэлгэц дээр шалгалтын түвшин болон хугацааг шалгаад цэнхлэр Start товчийг дарж дараа нь Start Exam дээр дарж шалгалтаа эхлүүлнэ. Шалгалт эхэлсний дараа дэлгэцийн дээд хэсэгт үлдсэн хугацаа, шалгалтын бүх хэсэг болон асуултын тоо харагдана. Нэг хуудсан дээрх бүх асуултанд хариулсны дараа баруун дээд буланд байрлах Next товчийг дарж дараагийн хуудсанд шилжих эсвэл Previous товчийг дарж өмнөх асуултууд руу буцаж болно. Мөн та хэсгүүдийн хооронд чөлөөтэй шилжиж хүссэн асуултаасаа эхэлж болно. Listening хэсгийн хувьд чихвчээ холбосон хэсгийг шалгана уу? Аудиог эхлүүлэхээс өмнө асуултуудыг анхааралтай уншаад дараа нь Start товчийг дарж сонсож эхлэхийг зөвлөж байна. Та төхөөрөмжийнхөө дууны тохиргоогоор аудионы дууг тохируулж болно. Хэрэв таны шалгалт Writing хэсгийг багтаасан бол зүүн талд байгаа сэдвийн дагуу баруун талын талбарт хариултаа бичнэ. Бичсэн текст алдагдахаас сэргийлэхийн тулд хуудасаас гарахаас өмнө текстийн талбарын баруун доод буланд байрлах Save товчийг дарах шаардлагатай. Баталгаажуулах мессеж гарч ирэх үед OK-ийг сонгож хадгалах үйлдэлийг дуусгана. Энэ алхам маш чухал. Хадгалсны дараа та бусад хэсэг рүү шилжиж, эсвэл дараа нь буцаж ирж засвар хийж болно. Гэхдээ өөрчлөлт хийх бүрдээ Save товчийг дарж баталгаажуулахыг санаарай. Та үгийн тоолуураар хамгийн бага үгийн тоог шалгаж болно. Бүх асуултанд хариулсны дараа баруун дээд буланд байрлах Next товчны хажууд улаан Complete товч гарч ирнэ. Энэ товчийг дарахаас өмнө дэлгэцийн дээд хэсэгт байгаа асуултын дугааруудыг шалгаж хариулаагүй асуулт үлдээгүй эсхийг нэгтгэнэ. Complete товчийг дарахад систем танаас 2 удаа баталгаажуулахыг хүснэ. 2 удаад нь OK-ийг сонгоно. Дараа нь таныг Start Exam товч байрлах нэвтрэх дэлгэц рүү шилжүүлнэ. Хэрэв та шалгалтыг зөв дуусгасан бол тухайн шалгалтын хажууд Exam Completed гэсэн тэмдэглэлээ гарч ирнэ. Хэрэв энэ тэмдэглэлээ харагдахгүй бол шалгалт бүрэн дуусаагүй гэсэн үг. Энэ тохиолдолд шалгалт руугаа дахин орж Complete үйлдэлийг давтан хийж Exam Completed гарч ирсэн эсхийг шалгана уу? PQS Global таны шалгалтанд амжилт хүсье.